Дүү бас эвгүй юм асууж шүү чи. Машинаас тийм ээ портрийн дэвшнээс давс цэцдэг байсан шүү дээ. Тэгээ би энэ талаар хүмүүстээс ярихыг хүсдэггүй. Бас ярьдагчгүй. За. За би тайлбар хий. Ийм. Би бол ерөөсөө гишүүн нь тухайн үед одоо машинаас тийм ээ портрийн дэвшнээс давс цэцдэг байсан шүү дээ. Тэгээ би энэ талаар хүмүүстээс ярихыг хүсдэггүй. Бас ярьдагчгүй. Тийм. Тэгээд нэг өдөр би давс цэцэж явж байгаа багшийн дээд дээр нэг 5 талын хамар руу хүрцтэй давсаа цацчихгүй юу та. Тэгээд давс маань машиныхын хамрыг зурсан. Тэр зурсан зураасных нь өрөнд би тэр хүний машиных нь бариулыг онгойлгогч болж ажилд нь орж ирсэн. Тэндээсээ би машиных нь бариулыг барьсан. Бариулнаас нь өрүүлийг барьсан, өрүүлнээс нь гарын барьсан, гарнаас нь бугуу, бугуунаас нь мөрнөөс нь хөхнөөс нь тарих тийм ээ. Тэгээд мөнгөний барьсан, цүнхийн барьсан, би тэр хүний бүх зүйлийг барьсан. Гэхдээ би тэндээс яаж улсын их хурлын гишүүн болох вэ гэдэг бүх зүйлсийг суралцсан гэж өөрөө боддог. Ягаад хоронзон гишүүн тоо хоёрын зам салах болов? Тэр их сонирхолтой л одоо нэгэн цагт хамт байсан хамтран зүтгэгчид за улсын хурлын гишүүн нэгэн туслах байсан тий. Нэг л мэдхэд зам салсан. Тэр ийм очиртай юм л да. Манай хүн өөрөө боловсралгүй байсан, би ч бас боловсралгүй байсан. Бид хоёрт одоо нэг л ийм жанжин шугам байлаа шүү дээ. Тэр жанжин шугам маань бол одоо ерөнхийдөө ашиг олох, ашиг зөвхөн бидэнд үлдэнэ. Харин мөнгө төрөөс гарна гэдэг тийм бодлоготой байсан. Жишээлбэл одоо Яарамгийн 1-р игнэний хайс гэсэн ажил хийж байлаа. Тэр төсөлд үнэхээр том хэрэгжсэн. Тэгээд даанч иргэддээ баригдсан тийм үү. Тэгээд ногоон автобусны хэрэг гэж байна. Тэгээд энэ болгоныг бүх хэргийг нь одоо арыг нь би цэвэрлж явсан баг. Өнөөдөр тийм ээ. Тэр хүнийг би тэр үед цэвэрлэж ард нь арыг нь баттааж явсан. Тэгээд даанч нүүрс гэдэг маш том хэрэг гарч ичээсэн. Одоогоос 17-8 жилийн өмнө 2023-4 оны үед. Тэр хэрэгт хоронзон гишүүн голдох үүрэг гүйцэтгсэн. Тэгээд Интерполоор 90 сурвалжлагдсан. Тэгээд гадагшаа гараад алга болсон. Одоогоор 90 сурвалжлагдсаар л байгаа. Тэгээд ял шийтгэлээ хүлээгээгүй. Тэгээд гол нь би тэр хэрэгтэй холбоогүй учраас араас нь бас гишүүн болж болно гэдгийг ойлгосон гэж. Ард түмэн танд юу н баярлаа гэж хэлж ирсэн үү? Одоо бас олон жил улс төрд явлаа шүү дээ. Миний газар дээрх ганц хүл надад баярлаа гэж хэлсэн дээ. Хүчээ сайхан амьдарч байгаа юу? Миний хөө юу? Тийм. Миний хотаатай өдөрсөн л доо. Одоо шиг ард дотортой. Тэгтээ аав намайг орчлонд хүргэж өгсөнд баярлаа гэж хэлсэн. За. Ерөнхийдөө миний асуулт дууслаа. Тэгээд бас урилгаар оролцсон оюун эрдний Учрал эрдэнэ гишүүндээ баярлаа. Баярлаа. Өстрийн их үүсэд бас цаашд нь амжилт хүсье. За, MJL Pornhub нэвтрүүлгийн маань 76 дахь дугаар галт цацруулагч метро Могон жилийн босон дээр үзэгч та бүхэндээ хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлаа. Баярлаа. Дүү бас эвгүй юм асууж шүү чи. Юу асуух юм аа л асууж штеп шүнэ. За баярлалаа гишүүнэ. За